13 дугаар өдөр Номон хаан богд зонхов бээр ин өгүүлрүүн үгснээр муу заяанд эс төрхийн баталгаа гэж үгүй хэмээх тэргүүтнийг тэрээр дээрх бадгийг татан зохиосон бөгөөд урдын бэлтгэл үйл ажиллагааг номлосныг товчлон хурааснаар хайрлсан болов. Урдын газрын хувааруудыг дахин сэргээж мөн хойд төрлийн амгалангийн хоёр аргын анхных нь болох аврал адуулахын номын аймгийг дахин номлосон болоо. Түүнчлэн бодиттой үйл ажиллагааг хурааснаар үзүүлсэн буйзаа. Хөтөлбөрийн газрын хуваар нь муу заяаны зовлон зүтгүүрийг санах хийгээд аврал одуулахын гарчиг гэж тус тусдаа байдаг хэдий ч амсгалын хөтөлбөрийг үйлдэх үест доорх мэтээр тодруулснаар хавсруулан бясалгах хэрэгтэй. Тэрхүү ёс нь оройн зулаа дээр орших лам дор сойрхол талбасны доор түүний зүрхнээс авралын орон хийгээд чуулганы орон бүрнээрээ өмнгийн огторгуул цацрах юм. Чингээд там адуус бэрдийн тус тусын зовлон хүчтэй хатуу санснаар нижгээдээс нь айн жигээрэмших ёстой. Ингэснээр аврал одуулах аваас хавсруулан бясалгаж байгаа нь тэр шүү дээ. Энэхүү үесийг үлгэрлэгээс ертөнцөд ядарсан гэмт хэрэгтэн бээр өөрт нь туслаж чадах үйс эрх мэдэлтэй түшмэлийг олох юм бол өөрийнх нь хэргийг өмгөөлж чадах ноёнтон бие юм шүү хэмээснээр сэтгэл санаа нь амрах мэт. Түүнчлэн муу заяанаас айснаар түүнээс аврагч аврал болсон хуурмаггүй жухуг дээд гурав болбоос миний итгэлт аврал юм шүү дээ хэмээснээр оюун санаагаа даатгаж улмаар аврал одуулж үлдэх хэрэгтэй. Хэрвээ та бүхэн аврал одуулахын тоог хураан үлдэж байгаа юм бол бэлтгэл номын эхэнд түүнийг үлдэж болох юм. Харин энэхүү үест 3 мөрийн зэргийн зоригдлын аймгийг хавсруулах хэрэгтэй бөгөөд лам ядам жухуг дээд 3 дор итэгмүй хэмээхийн үүднээс тоог хурааж бас болно. Тэгээч дахин сэргэх там айдлын зовлон санахын үсийг жиших хэмээн 3 зоригдлын аймгийн эхнийх нь бид бүхэн тэнд төрөх аваас тэсхийн аргагүй зовлонгоор нэрвэгдэх ёсыг санах хийгээд мөн өдгөө бид нар тэнд төрөөгүй байна шүү дээ хэмээн санах болоо. 2 дугаар зоригдлын аймаг нь өдгөө бид бүхэн тэнд төрөөгүй байгаа ч тэнд төрөх хүч ихтэй үйлийг өдий төдийгөөр нь хураасан болоо. Мөн тэрхүү хүч ихтэй үйл нь доройтойгүй байгаа бөгөөд тэдгээрийг үхэхээс нь өмнө арилгаж чадахгүй буйзаа. Хэрвээ бид бүхэн тэдгээрийг арилгаж хүчрэхгүй гэвэл тэнд магадтай төрөх ёсыг санснаар айн жигээрэмших хэрэгтэй. Харин 3 дугаар зоригдлын аймаг нь тэр адилын муу заяанаас аварч чадах авралын орн нь айлдал, инэрл, хүч 3 тэргүүтэн эрдэм цавлашгүй иргэшээх ёстой. Тэгвэл бид чинь ямар золоор тэр адилын авралын оронтой учирсан юм бэ хэмээн аврал одуулж үлдэх тэргүүтнийг ухаанаар жишиж үйлдээрээ. Повонха гигийн дээрх аврал одуулах дэлгэрэнгүй дунд зэрэг хураангүй хөтөлбөрийг сайтар номлосноор ийм үргэлжлүүлв. Сайн амгалан бүгдийн үндэс болсон үүлийн үр дор сэтгэл итгэмжилснээр сэжгийг үүсгэх. Бид бүхэн чухаг дээд 3 дор аврал одуулсан учраас ганц 2 төрөлдөө муу заяан төрөхгүй болохоос муу заяанаас аштад гитлэх биш юм шүү дээ. Хожим хизээч муу заяанд дахин төрөхгүй баталгааг олохыг хүсэх гэвээс аврал одуулахын сургаал дор шамдах хэрэгтэй. Хэрвээ та бүхэн түүн дор эс шамдах ахвал үлгэрлвээс нэгэн гэмт хэрэгтэн нөлөө бүхий ноёнтон авралыг сахих аваас тэрхүү түшмэл түүнийг хийж болно. Харин түүний цээрлэх хэрэгтэй хэмээн түүнд зөвлөх болно. Тэгвэл мөнөөх гэмт хэрэгтэн учир хүнд гэмт хэргийг дахин үлдэх юм бол тэрхүү эрх мэдэлтэй түшмэлч түүнийг аварч чадах арга үгүй болох юм. Дахин хууль цаазаар шийдвэрлэх хэрэгтэй болно мэт. Түүнчлэн бид нар аврал одуулахын сургаалыг ёсчлон бүтээхгүй аваас чухаг дээд 3 бидэнд юу ч зохиох боломжгүй юм. Тийм ч учраас Бурхан багшийн үзүүлсэн муу заяанаас аврал одуулах ном ямагт мөн. Тэгээд ч ном болбоос үүлийн үрийн авах орхихыг үлдэгч юм шүү дээ. Хэрвээ та бүхэн үүлийн үр дор сэтгэл итгэмжлэхгүй гэмээн өчүүхэн буйныг бүтээхийг хүсэх хийгээд мөн өчүүхэн нүглийг твчхийг хүсэх болно. Хэрвээ та нугууд үүлийн үрийн
авах орхихийн ёсыг ёсчлонгоор ис үлдэх ахвал аймаг сав 3 дор мэрэгэн шид бүтээлийг олсон егзэрч бай тамдал одох болно. Лан аваад дүдва бэр гүүрээр гарч байх зур игэн хараад жовжид хандаж өгүүлрүү. Хизээд миний юм хийлэн барихыг төвчих хүртэл үүлийн үрийг тоохгүй аваас тэр химээх мэргэн мөн тэр химээх егзэрч тамд төрсөн юм шүдэ химийн зарлигласан гэдэг. Тэрч байтугай агуу их рал озваач тамд агшин төдий залрах хэрэгтэй болсон гэдэг. Басгүй энэтхэгт нэгэн ямандгийн егзөр ядам түүнийхээ дүрстэй бэрд болсноор төвдөд ирэх үед нь жовжи бэр хэрвээ энэхүү бэрд төвдөд орших юм бол төвдөд гарцаагүй хорлол учруулах юм байна хэмээснээр балинг зориулж улмаар түүнийг сөргөө хөөн зохиосон түүхтэй. Лайжин бэр номыг агуу ихээр мэддэг байсан ч тэр нь түүнд тус болоогүй бөгөөд тэр машид халуун тамд төрсөн болоо. Чэ үүж занаажа химээх бэрмэн хийгээд хэдийгээр ямандгийг бүтээсэн боловч өдий төдий хүмүүсийг хараан алсан тул нэрмэлтгүй тамд төрсөн буй за. Хэрвээ та бүхэн үүлийн үрийг ёсчлон ис сахиснаар хөлөө хорж нямба нинчин хийсэн ч тус болохгүй. Доод пам богийн нэгэн ямандгийн егзөр ядам түүнийхээ дүрстэй бэрд болсон гэдэг. Тэрээр бүтээлийн нөхдүүдийнхээ дэргэд хурч очисноор тэднээс сүрийн утаа уугуулж өгөхийг гуйсан гэлцдэг. Повонхо гэгэн хэрхэн Вирагмалаши хийдий орныг батадгагч хүртэл өрөөсөн гаргүй бэрд болсон түүхийг айлцсан бөлгөө. Хэрвээ та бүхэн үүлийн үр дор хэдийгээр сэтгэл итгэмжилсэн ч авах орхихыг үлдэж чадахгүй болбоос мэргэн хийгээд бүтээлчин аль нь ч байсан тус болохгүй. Түүгээрч барахгүй үүлийн үрийн тийм боловсрол санаанд үл багтамтул их нэгүүлсэнгүй бодсодваач адгуус дор төрсөн хэмээн зарлигласан мэт өөрөөр хэлбэл үүлийн үрийг басамжлах аваас их бодсодваач муу заяанд төрлийг авсан хэмээн зарлигласан амой. Тиймээс бяцлаглалын эхэнд хотол өдөөлтийг засах хэрэгтэй. Мөрийн зэргийн эхлэл нь чөлөө учрал харин номыг мутрын авлагад авахын эхлэл нь үүлийн үрээс эхлэн байгуулагддаг юм. Үүлийн үрийн ертөнц үнэн үзэл химээдэг билээ. Тэгвэл ертөнц химээх нь игэл төрлөختөн бөгөөд тэдгээр төрлөختөн нь үүлийн үрийг эрхэмлэж үлдэх аваас хэрэг ихтэй. Өдий төдий хүмүүс үзэл дор сүжигтэй мэт дүрм байдлыг эсэгдэг шүү дээ. Гэвч та бүхэн анхлан үүлийн үр дор сэтгэл итгэмжлэх сүжгийг төрүүлснээр авах орхихийн ёсыг ёсчлонгоор үлдэх ёстой. Тийм үгүй байж номыг дурдахын дүр байдлыг эсэгснээр амны уншлагыг бувтнах, үзлийг бяцлаглыг айлцнаар тэгш агуулах адил дор химээх хичээхэн номыг зөв ёсоор нь үлдэхийг мэдэхгүй байгаагийн шинж юм шүү. Зарим нь өдөржин шүнжин хилэн цүүлдэж, боол зарц шав нараач хилэн цүүлдүүлдэхээр тушаадаг болоо. Тэр адилын хүмүүс өглөө эрт босч шүн дөлөөр унтаж амны уншлагыг уншчаачин аядсан ч чухамдаа гарын авлагыг чанх буруу үлдэж байгаа юм. Тийм учраас үүлийн үр дор сэтгэл итгэмжлэх сүжгийг төрүүлэхийн тухайд үүлийн үрийг санах ёстой. Үүнд 3. Ерөнхий үүлийн үрийг санах. 2. Үүрмөц үүлийн үрийг санах. 3. Санснаар орох буцхыг үлдэх ёсон болоо. Ерөнхий үүлийн үрийг санах. Үүнд 2. Ерөнхийд нь бодиттойгоор санах ёсон. 2-т нь тус тусын ялгамжааг нь санах болоо. Ерөнхийд нь бодиттойгоор санах ёсонд нь 4 хэсэгтэй. Үүл нь магттай ёсон. Үүл нь ихээр аривжих ёсон. Үүлийн ис үлдвэс, үүлийг ис үлдвэс, үүлээс ис учрах. Үлдсэн үйл нь шамшаагдаагүй дөрв болоо. Ялж төгс нөхцөн бээр үүлийн үрийн 4 ёсыг номлосон бөгөөд эдгээр нь машид анс ихтэй. Үүл нь магттай ёсон нь Вьетнам ишээс дурдвал юу адлыг үлдэх гэмээн үр нь тэр адил гарах болоо хэмээн зарлигласан мэт буян үлдвэс үр нь амгалан гарахаас зовлон гарна гэж үгүй.
Хэрвээ нүгэл үлдвээс үр нь зовлон гарахаас амгалан гарахгүй. Энэ нь үүлийн үрийн магадлал мөн болоо. Үлгэрлвээс халуун амттай ногооны хөрөнгөнөөс үр нь халуун амттай ногоо гарах. Түүнчлэн гашуун амттай ногооны хөрөнгөнөөс гашуун амттай үр гарах. Мөн амтлаг ногооны хөрөнгөнөөс үр нь амттай ногоо гардаг. Ёс нь үүлийн үрийн магадлалтай ёсон юм. Тийм учраас өдгөө бид бүхэн угийг нь хянамгаалах ёстой. Нэгэнтэл үр нь боловсрох гэмээн засах арга үгүй. Бид бүхэн өвчин эмгэг тусахын цагт гүрэм дором хийлгсэн ч заримдаа тус болдоггүй. Гэвч түүнийг уг үр нь тусдаа гардаг учиртай. Хэрвээ та бүхэн жишээлбэл халуун амттай чинжүүний хөрөнгийг суулгаж мөн чихэрлэг амттай үзэм чавга тэргүүтний хөрөнгийг эргэн тойронд нь суулгаснаар чинжүүг амттай болгохыг хүсгэнээ ч чадахгүй бөгөөд үр тусдаа гардаг үсттэй. Тийм учраас уг юу айдлыг хураах хэмээвээс үр нь тэр адил гардаг учир. Үүлийн үр нь машид нарийн болоо. Эрт урдын цагт нэгэн лам яруу сайхан хоолойтой мөртөө гуа бус биетэй байсан юм. Яагаад харилцан адилгүй үр гарсан ёс нь урдын нэгэн хаан агуу том сувраг бүтээх үйлсийг өрнүүлж байхад мөнөөх лам тэр үед хөлсний ажилчин байж гин. Бүтээж байсан сувраг нь асар том хэмжээтэй байсан тул тэрээр тесэлгүй өгүүлрэв. Ийм том суврагыг бүтээх ямар хэрэг байна да? Эн чинь хизээж дуусахгүй юм байна шүү. Хэмээн ухамдсандаа өгүүлсэн гэдэг. Сүүлд сувраг дууссаны дараа тэрээр урьд хэлсэн үгэндээ гимшиж нүгэл хилэнцээ наминжлахын тухайд уг сувраганд алтан хонх өргөсөн учраас үр нь хоёр янз гарсан болоо. Басхуу жовуужийг төвдөд залрахын цагт нэгэн хүмүүн түүний өмнө ямар ч ажиг хинэггүй өчүүхэн хилэнцгийг үйлцсэнд тэрээр таалалтаа тэсгэлгүй ийн үгүүлсэн. Яанда яан чи ингэж яахан болох вэ дээ Чавс. Үүлийн үр нарийн мөн үүлийн үр гүнзгий шүү дээ хэмээн уулга алдсан гэлцдэг. Түүнчлэн урд нэгэн гэлэнбэр хургуудын хурал хойд дэвсдэг ширдэг дээр тос асгасан тул хойд насандаа нуруунд дээр хар толботой хүн болж төрсөн юм. Мөн эрт урдын цагт нэгэн гэлэнбэр номын хувцаа будганд оруулахаар чанаж байх зур хувцс нь тугалны мах болон хувирсан буйзаа. Чингээд тэрээр тугал хулгайлсан хэрэгт орооцолдож улмаар 6 сар гяндан торигдсон ажээ. Энэ нь урд тэрээр нэгэн гим зэмгүй бэрдэг буудыг туул хулгайлсан хэрэгт хилсээр гүтгэж тухайн орны хаанд шоронд түүнийг 6 хоног хорсны үр дагавар юм аа. Шарвасти хотын захирагч Ридүк зингийн их Сагама 32 бүх хүүтэй байсан аж. Гэтэл Салжил хааны нэгэн түшмэл хов хутгаснаас болж хаан бэр хамаг хүү нүгүүдийг нь алснаар ээжийнх нь өмнө толгоондуудыг нь овоосон юм. Энэ нь 32 хулгайч нэгэн үхрийг хулгайлан алсны үр бөгөөд Сагама тэр үед хулгайч нарын гэрийн эзэгтэй байсан ажгүй. Үүний тухай Повонха гигантенбэр дэлгэрэнгүй айлцсан болоо. Тэр мэд үүлийн үр магттай тухайн зарилгалсан ам. Үүл нь ихээр аривжих. Гаднах угийн үрээс дотоод угийн үр нь ихээр аривжих болоо. Гаднах угийн үрийг үлгэрлвээс жижигхэн чавганы үрээс их том мод ургадаг бөгөөд жил бүр түүнээс хэдэн зуун мянган үр гардаг шиг үр нь ихэд аривжих буюу. Хэдийгээр энэ нь их хэмжээний аривжлага мөн боловч дотоод уг үрийн аривжлагын тухайд гэвэл улам ихээр аривжих буйзаа. Яалж төгс нүгдсэн бээр Наядогва хотод залрахын цагт нэгэн бүсгүй түүнд атга дүүрэн дил будаа өргөсөн тул мөнөөх бүсгүйг ирээдүйд легмон химээх бэрдэг бууд болно хэмээн бошиг лүндэн үзүүлж гин. Гэтэл бүсгүй нөхөр бурхан багшид хандан танд гүнзэг өргөсөн төдийд юунд ингэж худлаа яриад байгаа юм бэ хэмээсэнд бурхан багш вэр хэдийгээр Наядога хотны модны хөрөнгө болвоос юнгар будааны төдий хэмжээтэй боловч модны сүүдрийнхэн дор 500 модон тэрэг нэг нэгэндээ хүрэхгүйгээр багтах мэт өчүүхэн хөрөнгө нь их хэмжээний том мод хүртлээ аривжиж байгаагийн дүрслэл энэ буйзаа. Түүнчлэн өчүүхэн үйлээс их хэмжээний үр гардаг ёсыг зарлиглсанд бүсгүй нөхөр сэтгэл итгэмжилсэн гэдэг.
Урд нэгэн илэн бээр бусдад хандан чиний дуу хоолой нохоо гаслаж байгаа мэт мэлхий дуугарч байгаа адил сармагчин орилж байгаа юм шиг дуулдаж байна хэмээн доромжилсон учраас ямар нэг мэт өгүүлсэн түүн л үгээ зохилсон тус төрлийг 500 удаа авсан ажээ. Мөн дээр үед Хятад улсад нэгэн хүмүүн бээр өдгөө цагийн мэргэд могоо лугаа адил байна хэмээн могоог үлгэрлсэн шаштрыг туйрвсан тул зохиогчийн биеийн өвдөж эхэлсэн бөгөөд гар хөлн агшиж улмаар бие нь бодиттой могоо болон хувирсан бүлгөө. Түүнчлэн толгой нь хаг үсэрч дотроос нь могойн толгой цухиж тэр насанда бодиттой могоо болон хувирсан түүхтэй. Эрт урдын цагт энэтхэг оронд загас яст мэлхий тороор барьж ад зуудаг 500 загасчид усны мангасын язгуурын их овортой бөгөөд 18 толгойтой амьтныг барьжээ. Бурхан багш бээр тэрхүү амьтныг урд нь шэдвүү сэржаа хэмээх нэгэн байсан агаад ихийнхээ ятгалгаар гэлэнгүүттэй ном хаялцаж байхдаа чи нохоо лугаа адил болоо тэргүүтэн доромжлолыг таливсны үрээр тэр мэд төрлийг авсан хэмээн зарлигласан ажээ. Ялж төгс нөхцөн бээр түүний үгийг тайлбарлан бошиг юунд лүндэн үзүүлэхийн тухайд тэнд залармагц тэрсүүд нар гэлэн Гаудама үзмэрт дуртай нэгэн билээ хэмээн түүнийг шүүмжилж байсан гэдэг. Үүнийг урд бээр бэлтгэл номын үест дэлгэрэнгүй номлосон бөлгөө. Эдгээр нь ердөө доромжлол төдийхнийг өгүүлснээр хүн алах, морь хулгайлах аль нэг ч үлдээгүй юм шүү. Гэхдээ басгүй тэр нь адилхан л үйл мөн. Басгүй гэлэмаа удуулж догжин химээх нэгэн бээр урд 2 хүүтэй байж гин. Харамсалтай нэг нь усанд живж харин нөгөө нь чононд идүүлсэн аж. Бас нөхөр нь могоонд идүүлжээ. Түүний эцэг их нь байшинтайгаа галд шатсан юм. Дараа нь тэрээр нэгэн тэрсүүдийн хуврагтай гэрэлсэн болоо. Тэрээр хүүгээ төрүүлэхийн цагт нөхөр нь бусадтай арх ууснаар гэртээ согтуу ирж хүүгээ алан махыг нь идэхийг шаардсан ажгүй. Чингээ тэрээр тэндээс сугтаж эхнэрээ алдсан нэгэн гэргитнийд очиж улмаар түүний эхнэр нь болжээ. Тэгээд тэр нөхөр нь үхснээр түүнийг нутгийн заншил ёсоор амьдаар нь нөхрийнх нь хүүртэй хамт оршуулв. Харин хүүр ухдаг хулгайч бээр түүнийг ухаж гаргаснаар эхнэрээ болгосон буйзаа. Дараа нь хаан хулгайчийн ахлагчийг алснаар түүнийг бас л хамт оршуулжээ. Тэр мэтчлэнгээр тэрээр элдвийн гашуун зовлон баахан амссан урд удвал бээр нэгэн хааны их хатан болохын цагт баг хатны хүүг хороосон аж. Чингээ тэрээр хүүг алаагүй химэх андгаа тангарагыг олноор өргөсний үр дүн болоо. Тэр мэд өдий төдий түүх бий. Үүлийн үрийн ёс нь хоосон чанараас ч нарийн агаад химчгэд бэрх бүлгөө. Хоосон чанарын нарийн утгыг шарвааг хийгээд бардаг буудын архаа дуудаж онсон бөгөөд зааж ч бас чадамгүй. Тэгвэл үүлийн үрийн нарийн ёс нь гагцхүү бурхны явдлын орон учраас иш болон шалгадаг ухаанаар хэмжиж мэдэх ёстой. Чухамдаа үүлийн үр бол машид нарийн тул өчүүхэн хилэнцэгч болов цээрлэх ёстой. Цомирлогоос дурдвал өчүүхэн нүглийг ирээдүйд игэн ирэхгүй гэж бүү санагтун. Усны туслыг хураасан л их сав дүүрхлүгэ адил. Өчүүхэн хилэнцгийг хураасан ялхсын нүгэл машид дүүрхэл хэмээн зарлиглжээ. Түүнчлэн өчүүхэн буйны үр нь ихэд сайнаар аривжмаа. Алану химээх хүрдэн орчуулагч хаан 4 төв болон Тэнгэрийн орныг эзэгнийнхэн захирч байсан нь урд тэрээр Санжаа намсаг бурханд атга дүүрэн вандуу өргөсөнд 4 нь түүний бадар аяганд тогтож нэг нь түүний оройн үсэн дээр тогтсоны үр болоо хэмээн зарлаглав. Урд манай бурхан багш нигуур оршихын цагт Чэсүр химээх нэгэн бярман байсан бөгөөд түүний гараас барагдаж дуусахгүй алтан зоос гардаг байсан юм. Тэрээр урд төрөлдөө модны худалдаачин байсан агаад модны төлбөрт авсан нэг алтан зоосоо шавар хумхтай усанд хийснээр од сүрэн бурханд өргөсний үр хэмээн залгилсан болоо. Орныг баттгагч Сэрэвүү мэдлэхийн цагт түүнтэй хамт гэрийнх нь гуу сандад 7 алтан заан гинт бий болсон гэдэг. Тэдгээрийн шээс баас нь алт болсноор төгс идлэж болдог байсан тул Мажеда хаан заануудыг
7 удаа хулгайлсан ч заанууд газар шингэснээр эзэндээ очдог байсан тул хулгайлж чадаагүй болоо. Сэрвээ үү урдын төрөлдөө сэртүв бурхны хөлгөлдөг шавар зааны лагшин гэж засаж алтацсны үрд дагавар хэмээн зарлиглав. Түүнчлэн гэлэн гармоо бэрч эхийн умаанаас мэдлэхийн цагт сайхан тансаг гişига торгон хувцастай төрсөн гэдэг. Түүнийг машид гарахын цагт урдын хувцас нь номын хувцас болон хуурсан ажээ. Урдын төрөлдөө тэрээр хантайгаа хамт гуйлаг гуйдаг байсан юм. Тэр хоёрын дунд ердөө ганц хувцас байсан бөгөөд түүнийгээ ээлжлэн өмсдөг байж гин. Хэдийгээр дунд буй ганц хувцаа өргөх нь бараг үхэлд хүргэсэнтэй адил байсан ч тэр хоёр түүнийгээ сэртүв бурханд өргөсний үр дүнд тэр мэд гарсан болоо. Түгээрч барахгүй тэр нэгэн насанд нь хаан болон хатад тэр хоёрт хувцас хайрласнаар үр нь тэр даруй боловсрсон юм. Тиймээс өчүүхэн буйныг ч болов тоохгүй байж болзошгүй билээ. Цоморлогоос дуртахад өчүүхэн буйныг ирээдүйд игэн ирэхгүй гэж бүү санагтун усны туслыг хураасаар л их хумх дүүрэх лүгэ адил өчүүхэн буйныг үргэлжид хийвэл хураан баймаажин машид дүүрхэл хэмээн зарлиглжээ. Үүл магдтай хийгээд ихэд аривчхын үйст буйныг бүтээх болон хилэнцгийг төвчхийг лавлан шийдүүлдэг буйзаа. Өчүүхэн буйныг ч болов бүтээх мөн өчүүхэн хилэнцгийг ч болов төвчхийг лавлан шийдээрээ. Үүлийг ис үлдвэс ис учрах. Цэрэг дайны үед зарим нь зүүдэг сахиусгүй байж суманд оногдоогүй нь хачин юм шүү хэмээн гайхширдаг боловч үйлдэггүй үйлдээ ис учирсан нь тэр шүү дээ. Зарим нь ихэндээ мис болон суманд өртөхгүйж хожим алагдах болоо. Түүнчлэн зарим нь сахиусан доройтсон байх хэмээдэг боловч тэр нь үүлийн үрийг мэдэхгүй байгаагийн шинж буюу тэр тийм биш болоо. Энэ нь урдын үйлцэн үйлдэлтэйгээ эхний үед учраагүй боловч хожим түүнд учирсан буйзаа. Хэрвээ урдын үйлцэн үйл үгээ ис учрах аваас галд шатаасан ч үхэхгүй. Урд мэжээ хэмээх хүнийг ээжийнхэн хүүртэй хамт шатаасан боловч үхээгүй юм. Хожим хойно тэрээр архаадын хутгийг олсон ажээ. Түүнчлэн Мэжида хаан алтан зааныг хэдийгээр 7 удаа булаасан ч тэдгээр нь газарч шингэж Мэжида хаанд ямар ч тус болоогүй юм. Шарва хэмээх хааны хатан осоомаа сөргөөл үл буцхыг үрийг олсон бөгөөд түүний 500 бараа болгоч бүсгүйчүүд нь цөмөөрөө үннийг үзсэн байж л дээ. Бярман дүүчин бээр тэдний ордон галдан шатаасан тул тэд их л хол нисээгүй байхад нь осомаа бээр бид бүхэн үйлдсэн бөгөөд хураасан үйлээ өөрсдөө ис эзэмшиж үйлдвээс хэн бидний өмнөөс амсаж үйлдэх юм бэ хэмээснээр эрвээхийн нүгүүд галд унаж өөхөх лүгэ адилаар бүгдээрээ бадарсан гал руу өсрөн орсноор шатаж байсан болоо. Харин гүрчөг хэмээх нэгэн шивгчин бүсгүй хэдийгээр рид хуйлгааныг олоогүй ч усны хоолоогоор зүгтснаар ам гарсан юм. Пагжева бээр шагжаа нарын өмнөөс цэрэг хөдөлгөж дайтах үед шагжаагийн 77 мянган үргэлжид оршихуйн утгыг олсон хүмүүс үхлээс гитлэж чадаагүй. Харин үүлийг ис үлдсэн зарим нь агуу шагжаагийн нэр доош унах үед зугтаж чадсан ажээ. Дадаг хэмээх хотод шорон бороо орж улмаар хааныг түшмэл албад сэлтэстэй нь цуг шорон овоолгондоор оршуулжээ. Гэвч хоёр түшмэл зугтснаар гитлэж чадсан нь үүлийг ис үлдвээс түүн лүгээ ис учирсны үлгэр билээ. Үйлдсэн үйл нь шамшаагдахгүй. Судраас аяа амтэн нугуудын үйл болбоос аль нь 100 галавтаж шамшаагдахгүй. Чуулган бөгөөд цаг нь буухын цагт үрээ ямагт боловсруулах болоо хэмээн зарлигласан мэт үүлийн үр нь өн удсан ч хуучрах хийгээд багаснаар үгүй болно гэж үгүй болоо. Хэдийгээр худагт гүрчин архад болсон ч түүнд бенвад идэ олдохгүй байсан ба олсон ч хоол нь ямар нэгэн шалтгаангүйгээр алга болдог байв. Тэрээр таалал төгсхийнхөө өмнө хэлсэн үг нь үнсээр хийсэн шүл химэн өгүүлснээр лагшингаа орхисон түүх бий. Балжээ химээх гэргитний
үндэст тонилохын хувь зохилдоо машид өчүүхэн буйны үндэс байсныг Шарвагийн архаад шайрын бүх хүртэл үзэж чадаагүй юм. Тэрээр урдын нэгэн төрөлдөө ялааны төрлийг авч байж л дээ. Хатсан аргал хомоолны үнэрт татагдан түүн дээр сууснаар суврагыг тойрсон зам дагуу усан дээгүүр урсаж санаандгүй гороолсон гэдэг. Нэгэн бодон гахаа нохоод хөөгцснөөр суврагны өмнө бахардан үхсэн чинь тэнгэрийн орноо төржээ. Пагжээвүү хаан шагжаа нугуудыг хоморглон устгаж байхдаа ялж төгс нөхцний нуруу нь ялимгүй чилэрхсэн ажээ. Энэ нь урд төдий үдий загасчд хоёр том загсыг амьдаар нь идэхээр барьсанд тэрээр баг балчир байх үедээ түүнд даган баясны үр дүн байсан ажгүй. Эцэстээ Пагжээвүү хаан өөрөө усны голд байсан хэдий ч шатаж өгсөн түүх бий. Бурхан багш нэгэн зовлонд хэмээх нүцгэн тэрсүүдийг идсэн хоол уунд тэдгээр нь эс шингэснээр үхэх болно хэмээн бошигл үндэн үзүүлсэн буй за. Хэдийгээр тэрээр мацаг барьж байсан чинь ус хийгээд бурам нь шингэхгүйгээр үхсэн гэдэг. Цогт итгэлт лүдэв бээр үхэшгүй ухааны хутгийг ирхшээсэн ч урдын нэгэн төрөлдөө тэрээр өвс хадаж байх үедээ нэгэн шоргоолцны толгойг өвсөөр тасалсан учраас үүлийн нөхөөс өрөндөө мөн л тэргүүнээ тасдуулсан таалал төгссөн түүхтэй. Хэдийгээр Шарваг Монголжибүү бээр рит хувилгааны дээдийг олсон ч толгойн оройн хэсэгтээ үс үлдээж бусад хэсгийг нь хуссан тэрсүүдийн хуурга нугуудад бэрээгээр махан тасарч ясаа бутартал зодуулсан билээ. Шарибүү бээр түүнээс яагаад рит хувилгаанаа үзүүлээгүй юм бэ хэмээн асуусанд тэрээр би бээр үүлээр нэрвэгдэж байсан тул рит хувилгааныг санаж дурдахын ямар ч арга байгаагүй юм хэмээн зарлигласан аж. Энэ нь урдын нэгэн төрөлдөө тэрээр ихийнхээ өмнөөс ширүүн үг өгүүлсэн бөгөөд үйл шамшаагдаагүй байсан үр дагавар юм. Тийм учраас та бүхэн муу үлийн үрийг дөрвөн хүчээр наминчилж боомдлож чадахгүй гэмээн ертөнцийн эцэст хүрсэн ч үйл чинь таныг орхихгүй юм шүү. Үүнийг Сэцэн Тэнгийн үлгэр, Судрын аймгийн 100 бадагт онлыг өгүүлсэн 100-т Винайн иш тэргүүтэн зарлигласан байдаг. Буян нүглийг хураахвал үр нь шамшаагдахгүй бөгөөд алга болно гэж үгүй. Тийм аваас орхихыг нарийнаас нь нарийныг нь үлдээрээ. Энэ ч учраас дараагийн 2 үест хилэнцгийг наманчлах, буйнаа уураар дарахгүй байх аргыг санах бөгөөд үүлийн үрийг авах орхихийн ёсыг ёсчлонгоор үлдэхийг лавлан шийдэх хэрэгтэй. Дээрх 4 газрын хуваарийн дагуу та бүгд үүлийн үр дор сэтгэл итгэмжлэлийг үүсгэхийг эрхэмлэж байсан болно. Түүн дээр шүтснээр үүлийн үр дор авах орхихыг үлдэх хүсэл гарахын цагт үүлийн 10 мөрийг санах хэрэгтэй. Энэ нь буян нүглийг ерөнхийд нь бүдүүвчлэн хурааж үзүүлсэн тул авах орхих дор ороход хялбар болгосон юм. Төвд үзэл орохугаас эгэл төрлөختөн хийгээд Шарваг нугууд, барьдаг бууд хийгээд бодсодва нугуудад ч өндөр язгуурын уг нь Шагшаабадаас өөр үгүй хэмээн зарлигласан. Мэт буйны чуулганы үүлийн 10 мөрн мөр дор оршоогүй бодгал бээр өндөр язгуурын шүтээн Шарваг болон барьдаг бууд нугуудын бодийн үндэс шүтээн бодсодва нугуудын ханцшгүй үнэхээр туулсан бодийн үндсэн шүтээн болох тул бага төрлөختний үеэс эхлэн цагаан хар үүлийн үр дор авах орхихийн санварыг сахих аваас хэрэг эхлэв шүү. Үүлийн үрийн тус тусын ялгаллыг санах. Үүнд 3 хэсэгтэй: 1. Хар үүлийн үрийг санах, 2. Цагаан үүлийн үрийг санах, 3. Ташрамд нь хүч төгс үүлийн үүднээс хураах бөгөөд үзүүлэх. Хар үүлийн үрийг санахдаа үүнд 3 хэсэгтэй: хар үүлийн мөр бодтой, хүнд хөнгөний ялгамжаа, тэдгээрийн үрийг үзүүлэх болоо. Хар үүлийн мөр бодтой. Хэрвээ үүлийн үр нь нарийнаас нарийндаач хүртэл чухам юу бол гэвч авч орхихийн суурин чухам юу вэ гэвэл Авирмидаас дурдвал түүнээс ихэвчлэн хурааснаар буян хийгээд нүгэл юу адилыг үүлийн 10 мөрөөр зарлигласан болоо хэмээн зарлигласан мэт буян нүглийг бүдүүвчлэн 10 мөр дор хурааж
зарлигласан буй за. Машид гарснаар үл барам ердийн гэргитэн хүнч авах орхихыг үйлдэх ёстой. Урд лондол ламаар имбүүчибээр 10 хар нүглээ хэрхэн намжилсан тухайга хүмүүст хэлж өгөх ихэд дуртай байсан гэдэг. Үүнийг дурдахад бодисодвын явдалд орхуугаас авч ишлэе. Зовлон орхихыг хүсэхнэж зүдгүүрээр улам хүлэгдеё. Амгалан хүссэн ч мунхгаар алин жаргалаа дайсан мэт дарахал химэх зарлигласан мэт бид бүхэн амгалан жаргалан хүсэх боловч амгалангийн уг болсон буйныг бүтээж эс мэдэх юм. Түүнчлэн бид чинь зүдэг зовлон хүсдэггүй атлаа зовлонгийн уг болсон хилэнцгийг дэвчиж чадахгүй. Чингээд та амгалан хүсснээр амгалан түүнийгээ дайсан мэт боснуулдаг шүү дээ. Ингэснээр та авах орхихыг буруугаар сольж үлддэг бидтэй. Зарим нь ухаан муутай тул 10 хар нүглийг мэдэхгүй гэдэг мөртлөө 20-30 дуу бүжгийг мэддэг. Тийм байж 10 хар нүглийг мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Бид бүхэн ном сураагүй ч юм уу эсвэл ном мэдэхгүй дээ муу заяан төрдөггүй юм. Хэдийгээр номыг мэдсэн ч анхааран аваагүй учраас муу заяан дундаг тул номыг гарын авлагад авах нь чухал юм шүү. Тиймээс төвчж үлдэх 10 хар нүгэл нь биений 3 зүйлийн үйл, хэлний 4 зүйлийн үйл, сэтгэлийн 3 зүйлийн үйл 10 хар нүглийг тус тус намжил муу химэн зарлигласан мэд өөрөөр хэлбэл биенийх нь ам таслах, улгаа хийх, буруу хурцл 3. Хэлнийх нь худал хэлэх, хов жив хутгах, ширүүн үг, дими чалчаа 4. Сэтгэлийнх нь хомхой сэтгэл, хорт сэтгэл, буруу үзэл 3 бөгөөд нийт 10 хар нүгэл болоо. Эдгээр нүгэл тус бүр нь тус тусдаа суур санаа, үйлдэл, эцэс дүрийг агуулах буй за. Ам таслах. Суур нь алагдах хонь мэт бөгөөд өөрөөс чинь бусад байх болоо. Санаа нь хур мэдэл хотол өдөөлт Нисванис 3-аас бүрднэм. Хур мэдэл нь тэр амтан мөн байна хэмээн таньснаар эндүүрээгүй байх ёстой. Хотол өдөөлт нь алахыг хүсэх буй за. Нисванис нь 3 хорийн аль нэг нь байх болоо. Жишээлбэл уур хилэнгээр алах нь дайсандаа ууралснаар түүнийг нисээр сүлбэж өгүүлэх мэд. Үсэл тачаалаар алах нь мах хийгээд арсанд нь тачааснаар хонь тэргүүтнийг алах юм. Мунхгаар алах нь тэрсүүд тэргүүтэн амтны мах цусаар тахил өргөхөд гимгүү химээх бодлоор болон химээснээр алах буй за. Үйлдэл нь хор 5 төрлийн мис хийгээд тарин тэргүүтнээр үйлдэх бүлгөө. Ам таслах нь заавал гутга мис тэргүүтнээр дүрж алах шаардлагагүй бөгөөд хараал хийгээд тарин тэргүүтнээр үйлдэх ам. Эцэст нь өөрөөс чинь өмнө бусад өгөх болоо. Тэдгээр нь бүрдвээс ам таслахын үүлийн мөрн гүйцэж байгаа нь тэр. Өрөөлөөр ам таслуулах нь өөрөө ам таслалтантай агаар нэгэн буй. Авирмадаас дуртахад цэрэг тэргүүтний утга нь нэг тул цугаараа үйлдсэн лүгэ адил болоо хэмээн зарлигласан мэт. Өөрөөр хэлбэл 8 хүн нэг хоныг алах аваас хилэнцийнх нь хувийг нижгээд хувааж үүрхийг агаад хүн бүр нэг хонь алсны хилэнцийг бүтнээр нь хураадаг учиртай. Цэргийн ноён өдий төдий хүнийг хядуулахыг илгээхэд 1000 хүн алууллаа гэж жишээлхэд цэрэг бүр хэдий чинээ хүн алж чадах хэмжээгээр хилэнцийг хураадаг. Харамсалтай нь цэргийн ноён 1000 хүн алсны хилэнцийг бүрнээр нь хураадаг ажээ. Хэдийгээр бид бүхэн төв нутагт сайн үлгэр жишээ болдог байж магадгүй ч миний бодоход төвдөд газар сайгүй машид гаргагчид бусдыг бидний зарц боол химээснээр тэднэр мал гаргуулж нядлуулдаг байжээ. Тэгвэл алуурчин хийгээд алуулахад оруулж буй хүн хоёулаа ам тасалсны хилэнцгийг тус тус хураах болно. Тийм учраас бид бүхэн өөрийнхөө гараар амтан нядлах гэмээр хамаагүй дээр билээ. Яагаад гэвэл ганц хүн ам тасалсан хилэнцгийг хураахаас бусдаар ам таслуулсны нэмэлт хилэнцгийг хураалахгүй юм. Магадгүй бид чинь бодтойгоор ам таслаагүй учраас ам тасалсны хилэнцгийг хураахгүй байхаа гэж бодож болзошгүй. Тэр тийм биш болоо.
Яагаад гэвэл бусдаар амь таслуулах нь их хилэнц юм шүү дээ. Урд хідэн гэлэн гицлүүд ямаа, хонь, үхэр гурыг хашаа хороонд малладаг байсан юм. Чингээд тэднийг уйж дөнгөлөөд алхад бэлдгэсэнд ямаа бусад хоёртой хандан өгүүлрүүм. Биднийг алах гэж байх шиг байна гэсэнд үхэр өчрүүм. Гэвч тэд чинь өдөр бүр аврал одууснаар хамаг амтан амгалан хийгээд амгалангийн ууглууга төгөлдөр болох болтугай химээснээр алхаа хавсарч нүдээ анж залбирдаг учраас биднийг яахан алах вэ дээ химээсэнд хонь өгүүлрүүм. Тэд нар бурхны шавнар агаад шажинд орох цагаасаа л эхлэн аврал одуулахын сургаалыг сахих болно хэмээн ам авсан улсууд юм шүү дээ. Аврал одуулахын сургаалын эрхэм нь амьтанд хорлол учруулж болохгүй гэдэг тул биднийг хорлохгүй нь лавтаа гэжээ. Тэр өдрийн үдээс хойш нэгэн ярагчин хуврагын гэрт ирснийг ямаа үдсэн бөгөөд чих тавин юу ярих юм бол хэмээн сонссонд ярагчин бээр өгүүлрүүм. Уучлаарай, би өнөөдөр үнэндээ завгүй байна. Та өөр хүнээс туслаж өгөхийг хүсэх нь дээр байхаа хэмээсэнд гэлэн бээр өчрүүм. Миний гүнзгийний хүнс дууссан тул та энэ гурвыг гаргаж өгнө үү хэмээн шаардсанд мөнөөх ярагчин зөвшөөрлөө. Чингээд 3 амтан үхэх нь лавтаа болжээ. Биднийг хорлохгүй нь магадтай хэмээж байсан 2 нулимс бөмбөрүүлэн уйлав. Тэгээд гэлэн бээр гартаа ирэх байрсаар хурч ирээд аврал одуулж мааны бадмийнхум хэмээн амандаа унших зуур ямаа, хонь, үхэр гурийн тарган туранхай эсхийг нь шалгажээ. Аргаа барсан 3 амтан өгүүлэх нь хөөй хувргаа, та амтан алж болохгүй. Мөн та бусдаар амтан алуулж болохгүй шүү дээ хэмээн бахирцгаав. Та бид гурыг битгий алаач дээ. Хэрвээ та үнэхээр бид гурыг алах гэж байгаа юм бол өөрийнхөө улаан гараар гүйцэтгсэн дээр хэмээн хашгиралцгаав. Гэлэн тэднийг тийм хөөрхийлөлтөй байдлаар амь хэтрүүлэхийг хүсэж байсан ч юу ч хариулсангүй. Зандалчин хурж ирснээр тэрээр 3 хүлийг нь олсоор хүлж мөнөөх үхрийн толгойн дундуур том алхаар ухаангүй болтол нь дэлсэж хурц хутгаар хонь ямаа хоёрын өвчүүрүүн дүрснээр гараа оруулан хурц гохоор машид инхри амин судсыг нь тасдах тэргүүтэн санаа нь багтамгүй зовлон гочруулжээ. Үхэр бээр машид хөөрхийлөлтөө дуугаар 10 зүгийн бурханд бүгд сонсогдсон. Энэ орны хуургууд ердөө дүрс хүрэг төдий болсон байна. Нэгэн цагт их болж байсан амьтдыг алуулахад оруулж байсан шүү дээ. Номын дувааз унаж шулмсын дувааз дээш хийс гэж байна хэмээсэнд түүнийг сонирцгоосон бурхан бодсодва нугуудын таал нь машид хугарчээ. Энэ нь хуврах хийгээд ямаа, хонь, үхэр гурийн харилцсан яриа агаад ердөө хідэн хуврагын хүнсний тухайд юм шүү дээ. Үүнийг тодорхой тойл хэмээх номонд дэлгэрэнгүй зарлигласан байдаг. Чухам хүү, энэ адилын зүйл нь шажныг ихэд доройтуулдаг учраас амь таслахыг цээрлэх нь чухлаа. Миний авралт итгэлд дагуу ламаар имбүүчибээр бусдын амийг таслахыг төвчүүлэх тухайд үлэмж их зүйл хийсэн хүн юм. Би бээр хам нутагт байхдаа согзандан хийд тэргүүтэнд өдий төдий амьтдыг гаргуулдаг заншил үргэлжлэлийг нь тасдаж чадсан нь миний шажинд хийсэн хамгийн том үйлс хэмээн боддог билээ. Хулгай хийх. Суур нь бусдын эзэмших эд хөрөнгө болоо. Санаа нь 3 зүйлээс бүрдэх бөгөөд хур мэдлэн эндүүрээгүй байх ёстой. Хотол өдөөлт нь хулгайлахыг хүсэх буй за. Нисванес нь 3 хорийн аль нэг болоо. Жишээлбэл ууралснаар дайсныхаа эд хөрөнгийг хулгайлах. Түүнчлэн бусдын эд агуур сэтгэл зохистой үзэгдэх тул шунлын эрхээр гитэн байж хулгайлах. Мунгах нь тэрсүүдийн номын ёсоор бярман доройтохын цагт хулгай хийж болно хэмээн зөвшөөрсөн байдаг тул бусдын эд таваарыг хулгайлахад гэмгүй хэмээн барих үзэл байв. Үйлдэл нь заавал шөнийн цагаар гитэн очиж хулгайлах биш болоо. Хувраг зэд түгээлтийг 2 дахин авах. Ноёд түшмэд шудраг бус алав татвар ноогдуулах. Жин хэмжүүрээр хулгай хийх. Шан хэмжээтэй эд зүйлс өгснөөр лан хэмжээтэй зүйлсийг буцааж авах. Хүрээ хийдийн журмыг зөрчсөн хуврагт мөргөлийн торгуул ноогдуулах гэх мэт.
Тийм учраас дээрх зүйлсийг үйлдэхгүй байх нь чухал. Товчлбоос бусад бээр бидэнтэй хуваалцах хүсэлгүй байгаа эдийг авахыг хүсснээр элдвийн башир хуурмаг аргыг сүвлэн байж түүнийг олж авах бөгөөд нөгөө хүнээ өөрийн ирэхгүй болгож улмаар үүнийг би олж авч чадлаа шүү хэмээх нь хулгай хийж байгаа нь тэр. Энэ мэтийн хулгайг үйлдэхийн гин бий шүү. Түүгээрч барахгүй бусдын нэг цэн хэмжээний эд зүйлсийг өөр бусдад өгөх буюу зээлснээр хожим сүулт нь жинхэнэ эзэмшигчийг нь мартуулах химээвээс бас л хулгай болно. Бид бүхэн ч эзэмшигч нь мартах ахуул аштай юу да химээснээр мартуулж улмаар эд хөрөнгийг нь олж авах юм бол бас л хулгай тооцогдно. Эцэст нь би үүнийг олж авч чадлаа шүү хэмээн бодох гэмээн чи хулгайч болж байгаа нь тэр. Хэрвээ та гисэл бол энэ нь ялагдлын унлыг гаргах лугаа адил болоо. Харин та гэлэн бол ялагдлын унлыг гаргах юм. Буруу хурцал. Суур нь гэргитэн бол умаанаас бусад сүвэнд эрхтний хийх болоо. Түүнчлэн жирэмсэн үед мацгийн сахилтай байх тэргүүтэн буруу цагт мөн лам хийгээд суврах тэргүүтэн буруу орны дэргэд эцэг их тэргүүтэнтэй явуулдах юм. Хэрвээ машид гаргагчид ариун бус явдлыг үйлдвээс буруу хурцал болно. Хур мэдлэн буруу хурцал гэдгийг эндүүрээгүй байх болоо. Хэрвээ ариун бусыг үйлдснээр ялагдлын унлыг гаргах гэвээс эндүүрээгүй гих энэ харгалзаагүй нь үнэн. Нисванес нь 3 хорийн аль нэг нь болоо. Хотол өдөөлт нь буруу хурцал үйлдэхийг хүссэн буй за. Үйлдэл нь эм эрхтэнд эр эрхтэн орох юм. Эцэст нь дур тавих ажээ. Худал хэлэх. Нүдэрээ үзсэн хийгээд үзээгүй, чихээрээ сонссон хийгээд сонсоогүй. Түүнчлэн хамраараа үнэртсэн буюу үнэртээгүй, хэлээрээ амталсан буюу амтлаагүй, биеэрээ хүрлцсэн буюу хүрлцээгүй, оюун ухаанаараа мэдэрсэн буюу мэдрээгүй. Мөн сэтгэлийнхээ эрхтнээр амссан буюу амсаагүй зэрэг 8 янз бий. Таны хэлснийг бусад амьтан ойлгох болоо. Санаад ор хур мэдлэн та үзсэн буюу үзээгүй гих мэтийг бусдад уруулан хэлэх буй за. Нисванес нь 3 хур мэдлийн аль нэг нь юм. Үйлдэл нь худлаа хэлэх буюу үг хэлэхгүй ч толгоогоороо дохих, зангах тэргүүтнээр худал зүйлийг үйлдэх ажээ. Эцэст нь бусад бээр хэлсэн үгийг чинь үнэмших юм. Хэрвээ алуурчин золиосоо ирэлцэн хайж явснаар та бүхнээс хамгаа одсныг нь асуух ахвал шудраг өгүүлж болохгүй. Бүр тэр адлаас сэжигдэж байх аваас тэр хүн хамгаа одсон эсхийг асуух тохиолдолд би өнөөдөр орой тэднийг зочлох болно хэмээн ямар ч авцалдаагүйгээр зүйлийг урьдаас нь өгүүлэх арга бас бий. Ховжив хутгах. Суур нь зохилдож буй эсвэл зохилдохгүй байгаа хүмүүс юм. Хур мэдл нь эндүүрээгүй байж мэднэ. Отол өдөөлт нь бусдыг салгахыг хүсэх болоо. Нисванес нь 3 хорийн аль нэг буй за. Үйлдэл нь зохилдож буй хүмүүсийг салгах ба зохилдохгүй байгаа хүмүүсийг эвлэрүүлэхгүй байхад оршино. Үүнд үнэн хэлсэн худал хэлснээр ховжив хутгах нь аль нь ч ялгаагүй. Зарим нь ховжив хутгах бол эрдэм хэмээн үздэг боловч үнэндээ тийм биш болоо. Чухам хүү ховжив нь их гин мочруулдаг тул үйлдэж болохгүй. Эцэст нь бусад үгийг чинь ойлгох юм. Тэгээд ч ховживын үгийг өгүүлснээр бусад хүмүүс ойлгож улмаар араараа харшилж салах юм бол үүлийн мөр гүйцэж байгаа нь тэр. Хэрвээ бусад ховживын үгийг чинь эс ойлгосноор харьцаагаа таслахгүй юм бол хэлсэн үгт нь дэмий чалчаа болохоос ховжив болохгүй. Ширүүн үг. Суур нь амьтны сэтгэлд уурыг төрүүлэх болон өргөс тэргүүтэн ам үгүй 2 зүйл юм. Хур мэдл нь эндүүрээгүй байх болоо. Нисванес нь 3 хорийн аль нэг буй за. Хотол өдөөлт нь ширүүн үгийг хэлхийг хүсэх ажээ. Үйлдэл нь сохор хүнийг сохор гэж хэлэх буюу
сохор бус хүнийг сохор хэмээн хэлэх бүлгөө. Бусдын сахил санваар язгуур угсаа, биеийн гажиг тэргүүтнийг үнэн болон худал үгээр аль нэгнээр нь өгүүлэх явдал аж ахуй. Бусдын сэтгэлийг эмзэглүүлвээс яруу, тааламжтайгаар ч өгүүлсэн ширүүн үгийг хэлснийг юм болно. Эцэст нь бусад хүмүүс хэлсэн үгний чинь утгыг ойлгох болоо. Хэдийгээр утгыг нь ойлгох хэрэгтэйч амьгүй зүйл хэлэх аваас үүлийн мөр гүйцэхгүй юм.